Сайн байцгаана уу. За бидний ярилцлагыг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Миний энд ирсэн Америк нэгдсэн улсад одоо анх удаага ирж байна. Тэгээд энд ирсэн зорилго бол Grow Mongolia байгууллагын дэргэд одоо хорхийн үйлчлэлийг хэрхэн хамтарч явуулах уу гэдэг талаар одоо ярилцахаар удирдлагуудтайгаа одоо танилцаа тэдэнд одоо өөрсдийнхөө үйл ажиллагаа танилцуулахаар ирсэн байгаа. So how are you today? I'm greeting Pastor Jagaland, expressing that he came this time to United States, especially to office here of Grow Mongolia, to discuss our further and future opportunities to do ministry in a prison. За манай үйлчлэлийг гэрэлт гүүр гэж нэрлэдэг. За тэгээд энэ үйлчлэл маань 2006 оноос эхэллээ. Тэгээд өнөөдрийг хүртэл одоо 19 жил үйлчилсэн байна. So our main NGO behind of this prison ministry is a Gerilt Bridge. If we translate literally, it will be a bridge of light or lighting bridge. So started in 2006. So it's mean today is almost 19 years of the ministry. За энэ хугацаанд 20 гаруй чуулганы 40 гаруй хүмүүс одоо сайн дураараа энэхүү үйлчлэлд манд нэгдсэн байгаа. Тэгээд өнөөдөр бид нар албан ёсоор одоо 5 ангитай гэрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар ингээд төлөвлөд байна. So totally we have 20 churches consolidated around us, and also 40 different volunteers are also in our team members. We also planning to start our ministry from this time on with 5 prisons in Mongolia. За тэгэхээр сүүлийн 8 жил биднийг дэмжижсэн бас Солонгосын чуулганы ахын дүүстэй маш их талархаж байгаа. Харин энэ жилээс эхлээд одоо биднийг одоо энэ Grow Mongolia байгууллага маань одоо дэмжихээр одоо бидэнд туслах одоо биднийг дэмжих хүмүүстэй холбож өгөхөөр ингээд үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд та бүхэн бидний үйлчлэлийг одоо дэмжиж өгөөрэй. Залбирлаараа болон бас санхүүгээр дэмжих энэ үйл ажиллагаанд маань оролцож өгөөрэй гэж уриалж байна. We also grateful for our missionaries and our partners from South Korea. They helped us for last 8 years, and now we are looking forward that Grow Mongolia will have a chance to include this ministry in their missions. So we're looking forward for your prayer and financial support, and we hope that this ministry will have lots of fruits. Thank you. За тэгээд дахин Солонгосын ахын дүүстэй талархснаа илэрхийлээ. Учир нь тэд маань одоо бэлэвсэн эмэгтэйчүүд өнчөн хүүхдүүд рүү үйлчлэе. Тэгээд та нартай ингээд 8 жил хамт үйлчлсэнд баярлалаа гэсэн. Тэгэхээр одоо бидний шинэ үд хаалгыг бас Grow Mongolia ахын дүүстэй маань Америкийн ахын дүүстэй маань бас нээж ягаад бас бусад улс орны хүмүүс ч гэсэн бас энэ үйлчлэлийг маань дэмжих боломжтой гэж та бүхэнд бас хэлмээр байна. Тэгээд анхаарал хандуулсанд маш их баярлалаа. And also again, I would like to express again sincere my gratitude for our Korean brothers and sisters, because they helped us for last many years, and they came to us and then they told us that they're going to shift a little bit their ministry in Mongolia towards widows and homeless children. So that's why we are now have this opportunity to have new partners and new people who can help us, especially from international area, from other countries who will be interested doing the prison ministry in Mongolia. So we welcome all of you to support us and to be part of our ministry, and we ask in your blessing too. Маш их баярлалаа. Эзэн бурхан та бүхнийг үнэхэрийн өрөөж ивэх болтугай. Thank you very much from bottom of our heart, and may God bless you all. Thank you.